Стенгэр гэгээ зүрхэн судар. Оошо багшийн Буддын зүрхэн судрын тайлал гэсэн номны 16 дугаар ботоос хоосон чанарыг хэрхэн тайлбарласан бэ энэ Оошо багшийн зүгээс гэдэг хэсгийг нь товчхон сонсож байгаа хүмүүстээ уншиж өгье гэж бодлоо. Хоосон чанар бол чандын анхлаг. Энэ бол үнэмлэхэд үүдэнээс зүрх 1001 дэлбэт лянхуан цэцэглэлт. Энэ анхилгыг хүртэж хоосон чанарт нэвтэрч байж л хүний хувь зохиол төгс төгөлдөр болно. Эхлээд бид хоосон чанарыг зүүн утгаар нь ойлгох ёстой. Энэ бол зүгээр нэг хоосрал биш, халигж салхисан дүүрэн хангалуун. Хоосон чанарыг сөрөг төлөвгөж хормын зурч бодох хэрэггүй. Зуурдын юмс замхарч үрдийн ахуй үлддэг. Хэлбэр бүхэн сарниж хэлбэргүй чанар үлддэг. Зааг ялгаа замхарч зааглашгүй бүхэл үлддэг. Тиймээс хоосон чанар бол оргүй хоосон биш. Тодорхойлох боломж үгүйг л илэрхийлсэн утгатай. Орон байрнаас бүх хогшлоо гаргах мэт. Хэн нэгэн орж ирээд энд одоо юу ч алга гэх бах. Тэр өмнө нь и тогшлыг харж байсан. Харин одоо и тогшил үгүйг харж байна. Юу ч алга гэсэн түүний үг тодорхой нөхцөлд хүчинтэй харьцангуй үнэн. Чухам үнэндээ чи и тогшлыг гаргаснаар орон байраа чөлөөлж байгаа. Одоо хааж халахлах саад тотхор үгүй саруул орон зайл байна. Үүлгүй цэлмэг тэнгэр шиг. Энэ бол хаагдмал биш, нээгдмэл оршихуй. Сүм буюу Моск руу ороод үүнийг мэдрэх боломжтой. Тэнд хов хоосон сав саруулхан. Гэхдээ тэр хоосон нь мэдрэмжтэй хүнд харж, үнэрлэж, барьж, тэмтэрч болмор бодтой оршихуй байна. Хоосныг харж чаддгүй хүн энд юу ч алга гэж хэлнэ. Харин бэлгийн хараатай хүн энд хоосон учраас хотол оршихуй байна гэж хэлнэ. Тийм үгүй хоёрын адилтгал бол хоосон чанарын нууц. Энэ бол Буддын үлэмж үзэхүйн үндэс. Хоосон чанар нь эсрэг тесрэг байха болсон эсрэг тесрэгийн шүтэн барилтлага. Туйл үгүй болсон туйлуудын нэгдэл. Амраг хүчирлийн оргил агшинд ийм зүйл болдог. Ирэм туйлууд бие биедээ уусан алдарна. Би гэж хэлэх эрэгтэй, би гэх эмэгтэй алга болно. Эго зөвхөн зөрчилдөөн дунд оршдог. Оргазмын агшинд эго замхардаг. Үүнд л оргазмын тансаг сайхан самади адил чанар оршдог. Даанч энэ нь агшин зур тохиодог. Гэхдээ ганц агшинч бай, амталж ухаарвал хөлдөө хөшүүн явсан бүх насны амьдралаас үнцэнтэй. Энэ агшинд чи үнэнд хамгийн ойрхон очдог. Эрэг сөрөг хоёрын уусал нэгдэл бол хоосон чанарын төлөв. Энэ бол нөгөө туйлаа гадуурхаж хассан биш, харин түүнийг агуулсан дүүрэн хоосон амьдаас амьд, баялгаас баялаг төлөв. Хоосон чанарыг толь бичиг дээр байдаг сөрөг утгаар ойлговол чи Буддаагаас төөрөх болно. Толь бичигт ердийн хоосныг тодорхойлдог бол Буддаа ер бусын хоосныг өгүүлдэг. Түүнийг ойлгоё гэвэл амьдрал думбах учиртай. Бие хийгээд сүнс, ертөнц хийгээд бурхан гихчлэн хоёр туйлын учрал хаана вэ? Тэндээс л чи уг амтыг хүртэнэ. Тэр бол Дао, Зин, Хасидизм, йогийн амт үлээ. Йог гэдэг үг тун учиртай үг. Хослон барилдах, уусан сүлэлдэх гэсэн утгатай. Эсрэг тесрэг туйлууд алдарн тавирхай нэр. Ирэм хосын учрал дунд ийм тавирал хормын төдий тохиодог. Харин бүхэл оршихуйтай. Амаргалан сүлэлдвээс үнэн мөнхөд үргэлжлэх боломжтой. Ердийн амаргалал дунд тусал таашил хүртдэг бол оршихуйн хайлан дунд ёроолгүй далайд умбож хязгааргүй огторгүйд хална. Энэ хоосон чанарыг бодлын үүлгүй цэлмэг ахуйд л хүртдэг. Зуны тэнгэр ямархан цэлмэг тунгалаг үлээ. Гэтэл борооны уйлрал ирж түн бүмэн үүлэн дунд бүрхэгдсэн хойно нарны гэрэлж үзэгдэхэ болж тэнгэр харанхуйлж бүүдийн.
Энэ бол бодолд хучигдсан сэтгэлийн төлөв. Өөрийн язгуур бод чанарыг мартаж, эргэн тойрон хөврөх бодлын үйлээр өөрийгөө тодорхойлж эхэлнэ. Би Хинду, лал, христиан, жин гэх мэтчлээ. Энэ бүхэн үйл шүү дээ. Жинхэнэ шашинлаг хүн Хинду, лал, христиан, жины аль нь ч байх учиргүй. Тэр бол гүйлгүй цэлмэг ухамсарын мандал. Би коммунист гэж хэлж байгаа чинь чухамдаа юу вэ? Маркс, Ленин, Маог уншиж, Баян ядуу ангийн тэмцлийн шагавраар ертөнцийг харж, хизээ нэгэн цагт ангигүй нийгмийг бүтээх утаа футханд автаж, үүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн болдог. Хүмүүсийн сайн сайхны төлөө тэднийг сая саяар нь хядах тааж билээ. Энэ бол үүлэнд бүрхэгдсэн төлөв. Би нэтгэх хүн, би хятад хүн гэгчлэн хэлэгч үнтэй ижил юм. Шашинлаг болохыг хүсэж байгаа бол ижилсэл бүхнээс салах учиртай. Ямар ч үзэл суртал, Вэд, Библи, Гита чамайг хаших ёсгүй. Жишээ нь шашинлаг хүнээс хэн болохыг нь асуух юм бол би хоосон чанар гэж л хариулна. Мэдлэгээс ухаарал, сэхэрэл үүдэхгүйг сана. Мэдлэг бол урдчлан дүгнэлт сохор таамаг. Жишээ нь чи над дээр ирэхдээ оюун ухаандаа тогтсон, дүгнэлттэй ирсэн бол над дээр чухамдаа ирээгүй гэсэн үг. Тэр дүгнэлт чинь миний эсрэгч байна уу, төлөөч байна уу ялгаагүй. Намайг харахтаа өөрийнхөө үүлэн бүрхүүлээр л харна. Үзэл бодлын үүлэн сүдрээрээ намайг хучиж таарна. Энэ бол зөв хүн гэсэн бодолтой ирсэн бол тэр бодлоо батлах гэж улаарна. Эсвэл аюултай тэрсүүд итгээд гэсэн бодолтой ирсэн бол түүнийгээ батлах. Аян шалтгаан бүхнийг сүйхчлэн. Тийм хойно чи бид хоёр уучлахгүй намайг зорин ирсэн л бол ямар ч санаа оноо бүү хөврөл. Магадгүй миний тухай олон зүйлийг сонссон байх. Сайн муу алиндаж итгэх хэрэггүй. Зүгээр л өөрийнүүдээр харж үр зүрхээрээ мэдэр. Энэ бол шашинлаг хүний мөн чанар. Үнэн мэдлэг хоёр хизээч цуг явдаггүй. Мэдлэг тийм уйтан өчүүхэн атал оршихуй ямар уудам цаглашгүй билээ. Яаж түүнийг мэдлэгт багтаах вэ? Хэрв чи оршихуйг мэдлэгийн хэв загварт хүчлэн шахах юм бол бүх гоо сайхан хамт шимтгийг нь баллна. Мэдлэгт хэлбэрдсэн цагт оршихуй биш болно. Энэтхэхийн газрын зургийг авч яваа хүн өөртөө энэтхэхийг өвөрлсөн гэж эндүрх шиг. Энэтхэхийг агуулж чадах газрын зураг нэгийнх нь ч үгүй. Сарны зураг шиг биш шүү дээ. Бурхан гэдэг үг бурхан биш. Хайр гэдэг үг хайр биш. Амьдралын гайхамшигыг ямар ч үг агуулж чадахгүй. Мэдлэг бол үгс. Үгс бас дахин үгс. Энэ бол асар уран элб. Тийм ч учир буддаа хоосон чанарт уус гэж сургадаг. Мэдлэгийн хучаасыг тайсан нүцгэн ухаан л үннийг таньдаг. Ямар ч урдчилсан онол таамаг үгүйгээр үүдээ нээж зочныг хүлээх учиртай. Хэрв чи бурхны тухай урдчлан таамаг дүгнэлт өвөрлсөн бол бурхныг алдах болно. Вэд, Библи, Куран бүгдээрээ газрын зураг үгийн сүлжээ. Би ярихдаа ч гэсэн үг хэрэглэж байна. Үгтэй зурлах нь мэдлэгтэй зурлахын нэр. Үнэхээр мэдхийг хүсэж байгаа бол бүх мэдлэгээ ухамсарын ганцхан амьсгалаар үлдэн хөө. Удаж алхуурлах хэрэггүй. Мэдлэг чамд үннийг хүртээдэггүйг олж харсан агшинд энэ үйл аяндаа болно. Өөр үйлдэл илүүц зүгээр л хар. Оюун ухаан нүцгэрч намжин болоод сэрүүн тунгалах хүлээх хоронд үнэн морилдог. Түүнийг хаана нэгтгээс хүчлэн авчрах шаардлагагүй. Уг нь тэрбэр хэдийнээс л байсан мэдлэгийн торонд бүрхэгдсэндээ чи харахгүй явжээ. Хоосон чанарын агаарт төрлөх суу бэлэг сэрж эхэлдэг. Жирийн амьдрал дээр хардаг үсттэй хүүхдүүд хурц сэргэлэн атал, хөгшөд улам молих толих болдог. Хүүхэд альваг хордон сурдаг, орчин нөхцөл нь бүрдүүл хүүхэд наад цаханд дөрвөн элийг торхгүй сурна гэж эрдэмтэд баталж байна. Хөгшөрсөн хоног хэл сурыг үл хичнээн жилиг өрөөд гайвахгүй. Хэрв чи хоосон чанартай оршвол насан турш хүүхэд твэрээ байж болно. Сократ өхөн үхтлээ хүүхэд твэрээ байсан. Бүгдээ суралцахад бэлэн үхлээс суралцахад бэлэн нээлттэй сэргэг явсан. Орой 6 цагт нар шингэх үеэр хор хүртэх гэж
Хүлээн суух мөчтөө тэр жаахан хүүхчиг хөөрөнд догтолж байв. Гашуу давтсан шавнар нь гайхаж та өөхөх гэж байж юунд хөөрөн байсаад байгаа юм бэ гэж асуухад Сократ би амьдралыг таньсан. Түүнээс асар их суралцсан. Харин одоо үхлийг таньж түүнээс суралцах завшаан тохиож байхад би яаж тогтлохгүй байх юм бэ гэж хэлжээ. Нууцлаг бэлэг аваад задлж үзэх гэж тэсэлгүй ярах хүүхдийн сониуд сэргийг зүрхний очис түүний нүдэнд гэрэлтэж байлаа. Цагаан цайлхан хүнд үхэл хүртэл нандин туршлага болдог. Сократ цагаахан нэгэн байжээ. Түүнтэй энэ зэрэгцэх өөр нэгнийг өрн дахин бүтээж амжаагүй. Сократ бол өрний будтай юм. Хэрв чи хүүхэд хിവэрэ байвал шинэ бүхэнд суралцах чадвараа хадгална. Юу чамайг молих мохоо болгодог вэ? Тогтсон үзэл, ягссан мэдлэг шүү дээ. Мэдлэг ягших хэрээр мэдхгүй боломж боогддог. Мэдлэгээс ангичир. Би чамайг хорвоогоос ангичир гэж хэлэхгүй. Энэ бол мулгуу номлол. Хорвоогоос ангичирсан гэх олон хүнтэй би таарч байсан. Гимлад нэгэн хиндүү пакертай уулзсан. Нийгмээс хүндэрж аглагч болоод лавтай 70 жилиг үджээ. Сэл залуу 20-од наснда гимлар руу яваад их нутагта эргэж хараагүй юмсанч. Хүний нийгэмд амьдраагүйч тэрээр өөрийгөө хиндүү шашинтан гэж бодсоор байв. Та нийгмээс ангижирсан ч мэдлэгээс ангижирсангүй. Хиндүү шашинтан хിവэрэ учраас та олонхын нэг хിവэрээл байна. Өдий хүртэл хувь хүн болоогүй, хоосон чанарт нэвтрээгүй, сүргийн сэтгэлгээнд дөрлүүлж явна шүү дээ гэж би түнд хэлсэн. Настан учрыг ойлгож хинч надад энэ үннийг хэлээгүй гэж уйлж хүлээ. Чи нийгмээс хүндэрч эд хөрөнгө эцэг их амрах садна орхиж болно. Энэ тийм хэцүү биш. Жинхэнэ огоор л бол мэдлэгийг огоорох. Бусад юмс гадна талд оршдог. Хаяж цухтахад ядах юмгүй. Харин дотор агчийг яаж орхих вэ? Дотоод хүлээсийг хэрхэн тайлах вэ? Гимлаа руу явлаач чи тэнд хийн дулаал хэрстэн хിവэрэ байна. Тэгсэн цагт гимлайн онгон дагшин гоо сайхныг харахгүй. Хийн дулаал хэрстэн нүд бол сохор нүд. Гита, Куран, Библиэр хаагдсан мэдлэгээр бүрхэгдсэн нүд яаж үннийг харах юм бэ? Хоосон чанарл төрлөх бэлгийг сэрээдэг гэж Будда хэлдэг. Будда гэдэг үг будхи буюу ухаан сэхэ гэсэн язгуураас гаралтай. Өөрөө цэлмэн хоосон болж юунд ч үл хашигдах үед бэлэг ухаан сэрдэг. Айдас төхөдс давтаастай бол бэлгүүн байж чадахгүй. Айдас чамайг амьгүй албат болгож дүрлдэг. Тиймдээ чи төрмөл мөртлөө буддаа болж чадахгүй явна. Айхын эрхэнд буян будагч болж айхын эрхэнд сүм рүү явж бурхан тэнгэрт мөргөж дүрм сахил мөрдөнө. Амьдралаа дэнчин давж үл мэдэгдэх чандын зүгт алхах хувь хүний зориг зүрхийг чинь айдас бөхөөж бөөн олны нэг болгож боолын дөнгө зүүжээ. Улас төрлөг, шашинлог, сүнслэг олон хэмжээст боолчлол энэ дэлхийд бий. Тэр бүхний үндэс нь айдас юм. Бурхан байдаг эсхийг мэдчихгүй мөртлөө та нар мөргөж залбирсаар мулгуу биш гэж юу? Та нарт чин итгэл байхгүй, таньж мэдээгүй байж яаж итгэлтэй байх вэ? Хайсандаа л та бурханы тухай бодол таамагаас зуурдаг. Анзаардаг үсттэй. Айдас ихсэх хэрээр хүн бурханыг сандаг. Үхэлд ойртох тусмаа сүжигтэн болдог. Би Кришнамуртийн нэг дагагчтай танил байв. Тэр бол улс даяар алдартай эрдэмтэн. 40 жил Кришнамуртийг дагаж тиймдээ бурханд үл итгэгч, мөргөл залбирлыг үл тоомсорлагч байв. Нэг өдөр түнд зүрхний шигдээс тусчээ. Тухайн үед би нэг хотод байсан юм. Хүн над руу уцтаж аав минь хэцүүхэн байна. Таныг ирвэл тайтгарах байх. Энэ түүний сүүлчийн хорон байж магтгүй гэж хэлв. Би ч арай очлоо. Өрөөнд ортол тэрээр орондоо нүдэн анаастай Рама гэж тарин уншиж байв. Би итгэж ядав. 40 жилийн турш бурхан байхгүй би огт итгэхгүй гэж ам гарч явсан хүн шүү дээ. Өвгөнд юу тохиолдов вэ гэж гайхсандаа сэгсрэн та яаж вэ гэж асуухад намайг битгий өмгөл би хүссэн зүйлээ хий гэлээ. Эн чинь Кришнамуртид харшлах үйл биш үү гэж хэлтэл. Кришнамуртиг орх цаашаа би наа чинь өөх гэж байна гэв. Тэгвэл та 40 жилийн дэмий өрсөн гэх нь үү?
Ямар ч тарин уншлаг мөргөл зэлбэрт итгэдэггүй үсттэй гэхэд тиймээ би итгэдэггүй байсан. Харин одоо үхэлтэй тулгарлаа. Өөрөн ирэхгүй айж байна. Бурхан байдаг бол хормын дараа би учирч магадгүй. Байхгүй бол төрлөөц рама гэж тавтлаа гэд алдах юм надад юу вэ? Хэрэг бурхан байх юм бол адаглаад сүүлийн хоромд таныг сансан шүү гэж хэлэх үгтэй бай гэж үгүй хэлж үлээ. Зовлон гэмээн цочоож ирэхийн цагт бурханыг та нар сандаг. Жаргал гэмээн согтоож ирэхийн цагт бурханыг та нар мартдаг. Та нарын бурхан бол айдсын хүүш тусгал. Айдас давтсан хүн сэхээлэг байж чадахгүй гэж буддаа хэлдэг. Чи өөрийгөө байгаа гэж боддогтоо л айдаг. Эго өөрөө жилп боловч асар том сүдрээр амьдралыг чинь бүрхдэг. Би байна гэж бодсон хойно би нүгэл үлдээ там дунаж магадгүй гэж байна. Буян үйлдвэрт яваачинд очиж магадгүй гэж горлоно. Жаахан буян хурааж банкнда хийчихвэл бурханд л хүүхдэд үзүүлэх юмтай. Хараач би сайн жал байсан шүү дээ. Олон өдөр мацаг барьсан бас эмэгтэй хүн өнөглөлийн өдөр хараагүй хулгай хийгээгүй сүмд тийм хандив өргөсөн гэдэл. Нөгөө ертөнцид хэрэг болох гэсэндээ буян хураах. Энд чинь айцаас үүдэлтэй. Гимтэнч бай, гигантэнч бай, айцсаар амьдардаг. Бэлхэн хүн айдас үгүйгээр амьдардаг. Би гихч угаасаа байхгүй хойно хин тамд гисгээгдэж, хин деважингээ ирэхэр шагнуулах юм бэ? Би үгүй, бурхан л бий. Тэгэхээр яаж гимтэн гигантэн болох вэ? Төрөө нүггүй учраас үхэгч үгүй. Би тусдаа бодгол биш хотол оршихуйтай нэгдмэл. Давлгаан дүр замхарч далай утгаараа амьдрал мөнхөд үргэлжлэнэ гэж ухаарах. Хоосон чанарт айдас шунал амбиц хүчрхийлэл үгүй. Хоосон чанарт там деважин үгүй. Энэ бол хамгийн эрхэм гэрээс. Айдас үгүй үед л ухаан сэхээ бий. Хоосон чанараас үүдсэн үйл бүхэн гэгээлэг сэхээлэг. Учир нь хоосон чанарт оршвол төлөвлөсөн буюу эсрэг үйлдэл гарах боломжгүй. Агшнаас агшинт зөнгөөрөө үлдэж орчин нөхцөлд аясаараа зохирох болно. Эго л үргэлж эсрэг үйлдэл хийдэг. Жишээ нь чи өөрийгөө мундаг сайн хүн гэж бодож гигантэн буянтны хэв загварт орсон бол ямар нэг сорилт тулгархад тухайлбал хэн нэгэн чамайг доромжллоо гэхэд зөнгөөрөө зохирч амжихгүй. Хормын зөөрч байвал хийлнэ. Хэрэг би өөрлөх юм бол буянч ёс зүйтэй харьшлна. Нэр төрдөө сэв суулгана. Ийм их үн төлөд яах вэ? Төвчих хэрэгтэй гэтэл. Инээмсэглэн. Энэ бол тухайн агшны зохирол биш. Өнгөрсөн цагийн бодол дадлаас үүдэх эсрэг үйлдэл. Инээмсэглэл чиний зүрхнээс ургаагүй. Зүгээр нүүрэн дээр зурсан зураг төдий. Өөрөө биш багч нь инээмсэглэж байгаа хэрэг. Өнгөрснөөр амьдардаг хүнийг урдчлан таах боломжтой. Агшиндаа амьдардаг хүнийг таах боломжгүй. Урдчлагдах нь машинд хөрөмжийн шинж. Урдчилшгүй байх нь эрхчлөөт хүний хувь зохиол. Өрөөл бусад байтугай өөрөө ч үл мэдэх. Хэрв яах ихээ хэдийн мэдэж байгаа бол энэ нь зохирол биш. Чи урдчилж бэлдсэн байна. Ийм жишээг би өдөр бүр харж суудаг. Надад асуулт тавьдгүй хүмүүс хоёр янз. Нэг нь асуултаа урдчлан бэлдэж яг таг тогтоосон байна. Тийм хүний бэрхшээлийг би хардаг. Миний өмнө сууж байхад нь орчин нөхцөл хувирн бид хоёрын илгэмсэл хөндлөнгийн хүмүүсийн уур амьсгал итгэл хайр бясалгалын дөргионд түүний өмнө бодож байснаас өөр нөхцөл үүснэ. Тэр үед урдчлан бэлдсэн асуулт нь утгаа алдаж таараа. Гэвч орчин нөхцөл зохицох сэхээгүй хүн хичнээн утгагүй мэдэрсэн ч бэлдсэн үйлээ хийдэг. Түүний асуулт дотоод гүнээс нь биш хоолойноос нь гарна. Тэр асуултыг өөр хүн тавиад хэдийн би хариулсан байж болно. Эсвэл тухайн нөхцөл түүний санаа хувирч уг асуултыг тавих шаардлагагүй болсон байх. Таанч тэр хүн үннээрээ зөнгөөрөө байж чадахгүй зүгээр л сайн уу таны өмнө сууж байтал асуулт замхарчихлаа гэж хэлж зүрхлэхгүй. Энэ одоо байж чадахгүй. Асуултаа тавихгүй бол хүмүүс намайг юу гэж бодох бол асуух зүйлгүй байсан бол яах гэж анханасаа нэрээ өгсөн юм бэ гэж шүүмжлэх вэ? Гэгчлэн үе мөрч хизээний утгаа алдсан амьгүй асуулт тавих жишээтэй. Та нар анзаарсан бол зарим асуултанд би дэлгэрэнгүй хариулдаг бол заримд нь ганц хоёр үгээр хариулдаг.
Тухайн асуулт хуурмаг буюу урьдчилан бэлдсэн бол хариулах чутгагүй байдаг. Хүнийх нь хувьд хүндлэх үүднээс би ёсолдог. Хуурмаг асуулт тавьсан хойно миний юу ярих нь түнд сонирм шүү дээ. Тэгвэл өөр төрлийн хүмүүс бий. Хуурмаг нь аясаар замхарч улам бүр үннээрээ болсон авшигтангууд бий. Тэд элдв хуумгай дүрэнд орж бие барихгүй, орчиндөө зохирч, жинхнээсээ инээж, жинхнээсээ асууж чаддаг, урдчилж зэгсэн юу ч үгүй. Хоосон чанартай уулзрахын тулд өөрөө хоосон болох учиртай зөвхөн ижил зүйлс хүчрэлддэг. Тэндэл гоо сайхан баяр баясал бий. Тэндэл харилцан яриа ойлголцол бий. Ганц үг солихгүйгээрч харилцаж болно. Нүдэ ханаад нам жимхэн суухта тэр хүн дотгошоо өмбөн өөр рүүгээ орсноор тэр над руу ч бас ордог. Эсвэл миний хөлд хүрэх төдөд, эсвэл харц тулгарх агшинд хүнээс күн дотноос дотн хүүрнэл думбана. Хаяа асар чухал асуулт үүснэ. Тэр нь агшнаас үүдэх тул чин зүрхний хуурмаггүй, үнэн, цаглашгүй хүч хуралцсан асуулт байдаг. Хоосон чанараас үүдэх үйл ямар ч үеийн өөр карма бүтээдэггүй. Карма гэдэг үйл гэсэн утгатайч тусгай үйлийг онцсон үг гэдгийг санаарай. Үйл бүхэн кармаг бүтээдэг юм биш. Буддаа гэгэрснээс хойш 40 хэдэн жил амьдарсан, өдөр тутам төмөн үйл үйлдэж байсан ч бод модны дор сууж байсан шигэ юу ч хийгээгүй. Түүний үйл бүхэн эсрэг үйл биш, зохирол байсан хэрэг. Хоосон чанараас үйлдэх юм бүхэн үеийн орон өөртөө үлдээхгүй. Огторгуйд мөр үлдээхгүй халин нисэх шуу шиг. Тийм хүний үйл бүрэн төгс байдаг. Төгс бас үйлэл орон үлдээж үеийн үр цувруулдаг. Хин нэг нь намайг доромжлоход чи хариу доромжилж өгтлэн доош ихэх хүсэх гэвч нэр дөрдөө уягдж гигэнт нь загвартаа баригдаж бие барин хүчлэн инээмсэглэн дотроо уучлж чадахгүй зэвүүтсээр унтахад шөнийн дурс зүйдэндээ түүнийг балбаж өгнө. Алж зүйдэлч магтгүй. Энэ мэдчлэн олон сар жилээр дутуу гуцуу үйл үртсэн чамайг ээрхвээ. Амраглахтаач та нар мүлт мөчөд үлддэг. Мундаг залуу болох гэж Камасутра, Мастерс, Джонсон, Кинс, Репортос олсон мэдлэгийн дадлагын мэдлэг дадлагын үйл яаж чин зүрхний төгс үйл байх вэ? Дутуу, гуцуу үлээс ханамж хүртэхгүй гансарч таарна. Хайр дадлага байх эсгүй. Амьдрал давтлага байх учиргүй. Амьдрал чинь урдчилж бэлдсэн жүжиг биш. Агшинд өөрийгөө тойрвох цэнгүүн байг. Эго байвал яаж аясаараа байх вэ? Тэр бол агуу жүжигчин мундаг улс төрч төгс хийхийг хүсэж байгаа бол урдчлан бэлдэж давтах ёстой гэж эго хэлдэг. Ийхүү бэлдсэн дүрдээ тоглох тусам амьдралын амчимд баяр баясгалан алдсаар явна. Хоосон чанараас үүдэх үеийн хувьд тойрог бүтэн болдог. Бүх зүйл гүйцсэн учир эргэж зууралдах шаардлагагүй, ой санамж тархинд үлдэг боловч сэтгэл эс уягдах, сэтгэлийн уяасгүй хүн бол жинхэнэ авшигтан. Тийм хүмүүний үйл төгс учраас хальснаасаа мултрах могой шиг үеийн үрээс гитэлдэг. Ухамсар сэрхүүн 3 төвшин бий. Өөрийгөө ухамсарлах, ертөнцийг ухамсарлах, ертөнц хийгээд өөрийн хоорондох хийсвэр бүрхүүлийг ухамсарлах. Фриц Перс энэ завсрын төвшинг DMZ гэж нэрлэсэн. Энэ завсрын бүс бидний урьдчилсан таамаг, сэжиг, өөрийгөө мөлөн бусдыг шууд үгнэх үзлээс үүддэг. Бид гадна талыг харахтаа тогтсон үзэл, урьдчилсан дүгнэлтээр харснаар майя буюу сүүдрийн ертөнцийг бүтээдэг. Өөрсдийгөө тийм бодол дадлаар харах юм бол өөр нэг элбийн үзэгдэл буюу эгог бүтээнэ. Тэгээд бид гадаад болон дотоод ахыг чухам үннээр нь харж чадахгүй. Уг завсрын бүс томрох тусам хүн сэтгцийн өвчтөй болдог бол багасах тусам эрүүлждэг. Завсрын бүс бүрэн арилж ертөнц та хоёрын дунд бодлын түтгэр үгүй болоход Буддагийн хэлдгээр хоосон чанар болох цагт хүн төгс эрүүл болно. Энэ сударт орохын өмнө эгогийн тухай хэдэн зүйлийг хэлье.
Юун түрүүнд эго бол бодит зүйл биш, зөвхөн санаа юм аа. Чи түүнийг өвөрлөж ертөнцөд төрөөгүй, эго бол сурч дадуулж хүтдэг зүйл болохоос генетикийн хувь хэсэг биш. Энэ нь тухайн хүнд л байх дахин давтчихгүй чанар гэсэн утгатай. Би өөрийнхөө хайрладаг. Чи мөн өөрийнхөө хайрладаг. Хүн бүхэн хувийн аяг арын шинтэй. Сарнай нэг янзаар алтан зүйл нэг янзаар цэцгэлдэг. Гэхдээ хоёулаа цэцэг. Уг хоосон чанар нь ижил. Хоосон чанар бүр өөрийн замаар ургадаг. Энэ нь эгог бүтээх боломж болдог. Бид 7 үдээр эгод дадан суралцдаг. Эдгээр үдэг ойлгвол хэрхэн хаахаа мэднэ. Үүнд хаагдсан тохиолдолд эго аяндаа замхарна. Эхний үдэг Альфред биелэг бие гэж нэрийджээ. Хүүхэд эхийн хөвлөд байхдаа биеийн мэдрэмжгүй байдаг. Тэрээр ээжтэйгээ нэгдмэл ээж нь түүний бүх оршихуй. Эхийн хөвлөгөөс хүй тасраад хүүхэд биедан амьсгалах ёстой болдог. Үнэн дээр амьсгал өөрөө тохиодог юм аа. Энэ амьсгал хоосон чанараас үүддэг. Дөнгөж төрсөн хүүхдийг амьсгалах болов уу? Яах вэ гэж эцэг их эмч сувилагч нар сэтгэл төгшүүлээдэг. Түүнийг ялгаж хүчлэг харахгүй хүүхэд анх удаа амьсгалах үнэхээр гайхамшиг. Тэр үүнийг өмнө нь хизээж хийж үзээгүй, бас бэлдэж зэхээгүй амьсгал хоосон чанараас өөрөө гардаг. Хожим хойно хүмүүс би амьсгалж байна гэж ярьж боддог. Угтаа чи амьсгалдаггүй, амьсгал аяндаа тохиодог. Хэдэн хором амьсгалаа бариад үз. Хэсэг барьсны дараа амьсгал өөрөө сад тавих юм уу? Төрөн орж ирэхийг хүснэ. Чиний дотор амьсгалж буйн хоосон чанар юм. Түүнийг бурхан гэж нэрлсэн ч болно. Буддизм өгүүлдэг хоосон чанар Христ боллаа л Хиндуизмын бурхан тэнгэртэй ижил утгатай бурхан бол хоосон чанар. Биегээ мэдрэмжгүй няраа хүүхэд ертөнц хийгээд өөрийгөө ялгаж амжаагүй байдаг. Хэдий амьсгалж эхэлсэн ч дотоод гадаа талыг ялгаж ухаарлаа. Дахиад хэдэн сарыг илээн. Хүртэж мэдрэх нарийн туршлагаар дамжин дотор тал, гадна тал гэсэн бүрхэг ялгаа аажмаар тодордог. Энэ бол эго нэвтрэх анхны үүж юм. Жишээ нь хүүхэд өлсөх үед үүнийг дотроос үсч буйг мэдэрнэ. Тэгээд ээж нь хөхүүлэх үед түүнийг гаднаас ирж буйг мэдэрнэ. Цаашлаад ээжигээ инээмсэглэхэд гадна талаас ирж буйг сэрж хариу үйлдэл хийж машин. Ийхүү мишэгтэй дотроос нэг зүйл гарч буйг мэдэрнэ. Ингэж дотоод гадаадын санаа урган гардаг. Энэ бол эгогийн анхны туршлага. Жухамдаа гадаа дотоод гэсэн ялгаа байхгүй. Дотоод нь гадна талын хэсэг, гадаад нь дотор талын хэсэг. Огторгүй танай байшинг агуулдаг боловч огторгүй гадна тал танай байшин дотор тал биш шүү дээ. Тэдгээр нь нэг л огторгүй. Чи тэнд би энд байгаа ч уг чанартаа тусдаа биш. Нэг л орон, нэг л эрчмийн хоёр тал. Удаах үүд нь биеийн адилтгал. Хүүхэд нэрэндээ тасч толиндох тусгалаа өөрийгөө гэж таньдаг болно. Заримдаа өлсөж, заримдаа цадаж, заримдаа нойрмоглож, заримдаа сэргэж, хаяа уурлаж, хаяа баярлах. Нэг өдөр цэлмэх сайхан, нөгөө өдөр нь бүрхэг харанхуй. Бүх зүйл өөрчлөгддгийг хүүхэд мэдэрнэ. Гэвч толны өмнө зогсохороо толинд өөрийгөө харж буж яхаа хүүхдийг анзаарч байсан уу? Тэр тусгалыг гадна талд байгаа өөр хүүхэд гэж бодоод барих гэж оролддог. Барьж чадахгүй болохоор толиг эргүүлж тойруулж харах нь вэ. Хүүхэд ард нь нуугдсан ч юм билүү? Гэвч аажмаар тэр тусгалыг өөрийгөө гэж таньж эхэлнэ. Өчигдөрч байсан царай өнөөдөрч толин тусгыг мэдэрч тэр дүрэнд ээнэгшин тасна. Бүх зүйл өөрчлөгдөвч нэг л зүйл өөрийн дүр хувиршгүй тогтмол санагдана. Ийхүү өөрийн дүр гихч өөр нэгэн үүдээр эго орж ирдэг. 3 дахь үүд нь биеийн үнэлэмж. Энэ нь элдв юм хийж сурах явцад үүсдэг хүүхдийн бахархах мэдрэмжтэй холбоотой. Жишээ нь аба, аав гэдгүүг сурмагцаа өдөржин аба гэж тавтан өөртөө баясна. Алхаж сурмагцаа унаж, тусан өвдөж, ахин дахин босч алхах нь энэ мэт түнд би ч бас хийж чадна, алхаж чадна, ярьж чадна гэсэн бахархлыг өдөөдөг. Томчууд хүүхдийн элдв үйл хөдлөлд гайхаж учрыг нь олж чаддаг. Энэ номыг яах гэж тэндээс авчирна вэ гихчлээ. Хүүхэд ухтаа ном сонирхоогүй. Зүгээр л юмсыг зүүж байгаадаа хөгжин баясдаг. Түүнчлэн хүүхэд шоргоолз, ааз мэтийн амьтдыг дэвсэж зохиж алах гэд ийм хэрцгий үйлдэлд шимтдэг нь ямарваа үйлийг хийж чадахтаа л ирэмшин бахархтай холбоотой. Хийж сурч чадна гэсэн өөртөө бахархах мэдрэмж
Эгод нь 3 дахь шүүдийг нээж өгдөг. Тэр дуулж бүжиглэж чадна, хэний ч өмнө аяс чадвараа үзүүлэхэд билээ. Юу ч байсан бусдын тусламжгүй бие даан хийж чадхаа харуулах гэдэг ийм авир эгог өрн дууддаг. 4 дахь хүүд нь биеийн эзэмшил. Хүүхэд миний ээж аав, миний гэр сургууль гэгчлээ ярина. Миний эрх талбар нь улам бүр өргөцсөөр миний их түүний гол түлхүүр үг болдог. Тоглоомыг нь авлаа гэхэд тэр тоглоомдоо сонирхолгүй байсан ч энэ миний тоглоом чи авч болохгүй гин. Харин хинч тоохгүй бол тэр тоглоомоо болно руу шидэж орхиод гадаа тоглохоргүй ч гарна. Миний их гэдэг нь би гэсэн мэдрэмжийг ургуулдаг. Эдгээр үүдэн зөвхөн хүүхдэд биш та нарын амьдрал насан туршид үлддгийг санаарай. Миний гэр, миний эхнэр, миний машин, манай улс үндэс гэж ярихтаа хүүхэд хэвээрэл байна. Шашнаас болж хийн дуулал хоёр байлдах үедээ нялхас гэдгээ л харуулдаг. Тэд юу хийж байгаагаа ч мэддэггүй нас биеийн явсан ч ухаан санаа нь өсч торноогүй хэрэг. Хүүхдүүд л дандаа манай аав энэ дэлхийн хамгийн мундаг аав гэгчлэн маргалддаг шүү дээ. Гэтэл танай гигантнүүд хүртэл манай бурхан хамгийн авгаа, манай шашин хамгийн үнэн, бусд нь бол шалдар балдар гэгчлэн цээжээ балбдаг. Энэ бүхэн ялхсан амир бөгөөд та нарын бүх амьдралд эргэн хургадаг. Би аав шиг хүртэхдээ хүмүүсийн нэрийг сольдог. Үүнд зарим хүн дургуутсдаг. Би аав шиг хүртмээр байна. Гэтэ миний нэрийг битгий солиоч гэж зэгтлөвчдөг. Миний нэргэнэ нандин эрдэнэ бололтой уул нь бол хоосон аваа төдий шүү дээ. Даанч олон 10 жилийн турш эго чинь тэр нэрээр хооллож ирсэн. Эгогийн хувьд уг үүдийг хаах тун бэрх. Тийм учраас би та нарын нэрийг эргэлзэж төдөлзөлгүй сольдог. Өөр шашинт ч нэр солих нь бий. Тухайлбал хин нэгэн Жани лам болох юм бол үлэмж баяр ёслол болгон шинээр саярхдаг. Шинээр нь түнд асар их хүндлэл, хөөрөмшил авчирснаар уг нэрэндээ уягдан гიშдэг. Тэгсэн хойно бүх утга учир алдна. Би бол зүгээр л бодит байдлыг синхруулах хэрэгсэл болгодог. Дурын үед сольж болох өнгөц зүйл шүү дээ гэдгийг ойлгуулах гэдэг. Намайг А, Б эсвэл В гэсэн ч болно. Ямар хамаа байна. Үнэн чанартай чи нэргүй шүү дээ. 5 дахь үүд нь биеийн имиж. Эцэг их буюу томчуудтай харилцаж тэдний магтаал зэмлэлээр хүүхэд сайн муу гэсэн имижийг өөртөө ургуулдаг. Эцэг ихтэй загнуулж шийтгүүлэхээрээ би буруу юм хийдэг өөдгүй жал гэж бодно. Магтуулахаараа би сайн хүүхэд гэж өөртөө итгэнэ. Хэрэв томчууд түүнийг тоохгүй эсвэл дааж давсгүй шаардлагаар залхаах юм бол хүүхэд улам адарч, гүжүүдэлж, муу гэсэн бүхнийг хийж эхэлнэ. Өөрийгөө ямар нэг байдлаар үзүүлж нотлох гэсэнтэй тэр. Ирээдүйн сайн муу хүн буюу гэмтэн гигантэн дүр тийхүү бүрддэг. 6 дахь үүд нь өөрийн ухаан. Хүүхэд өөрийн зүвийг нотолж бусдыг үгүйсгэх арга ухаанд алхам малхмаар даддаг. Оюун сэтгэхүй түүний амьдралын гол түшиг тулгуур юм. Онц сайн сурах, алтан медаль хүртэх, ихтэй сургуульд элсэх, эрдмийн зэрэг хамгаалах энэ бүхнээр өөрийгөө ухаантан гэж батлах гин. Зэрэг цол эрдэм боловсралгүй ч хүн төрөлхийн ухаантай, бие даасан үзэл бодолтой гэж хүн бүр харуулах гэдэг. Маргаан мэтгэлцээнд үргэлж бусдын тэнэг өөрийн ухаантайг нотлох гэж чармана. 7 дахь үүд нь амьдралын зорилго, амбиц хэн нэгэн болох гэсэн мөрөөдөл. Түүхэнд нэрээ үлдээж мөрөө дархлахын хүссэн хүслэн. Амьдрах тоотойнаас өдөр хоногуд урсаадл байна. Юу ч байныг юм хийх ёстой. Эс бөгөөс энэ хорвоод амьдарч байсныг минь хинч мэдэхгүй. Дуурсахгүй нэг мэдхэд орон мөргүй замхран шүү дээ гэж байж чадна. Хүн бүхэн од болохыг хүсдэг. Сайнаар биш бол сараар чамаагүй нэр дарахыг бодно. Олон алуурчид гэмт хэрэгтнүүд аллах, таллах, гэмт хэрэгүүлэхдээ гол нь сонины хуудсан дээр нэрээ гаргаж түмний танилцуулах гэсэндээ үйлддэг. Махатма Ганди болж чадахгүй бол Адольф Гитлер болохыг хүсдэг. Хинч биш байхыг хинч хүсдэггүй юм санаж. Эдгээр 7 үүдээр эгогийн хий үзэгдэл шургаж амьд орон хүч нэмэн шовлцдог.
Үүд хаалга бүрээр өөрийн эгөөг илчлэн харж баяртай гэж хэл. Тэгж гэмээр хоосон чанар ургана.